Өдрийн мэд залуужуулах бичлэг 21-ийг хүргэж байна. Тэгээ монголчууд ихтэй хөгжилтэй л доо. Комментны цаанаас чатны цаанаас муулахтай сайн. Тэн дээр яадаг вэ гэхээр миний царайсан тухай дарамжилдаг. Тийм тэгээд дөрөвстэй хэлгэн тэгэл ер нь янз цаашаа зөндөө юм байгаа л да. Ачиг устай бор царайтай гэн тэгээд тэр тухай хэлгээд тэгээд энэ бол мэдээж чинь тэг ингээд тодорхой хэмжээнд бие зүг авч явах нь зөв, цэвэр соёлтой ч юм авч явах нь зөв. Гэхдээ ямар ч зүйл нийгмийг хэлээ. Тэр нь болохоор янз янзын төвтэй хүмүүс байдаг байхгүй юу? Материалыг зорилго ихтэй тийм төвтэй хүмүүс байдаг. Оюун ухаан төвтэй хүн байна. Тэ. Сүнс төвтэй хүн байна. Гэхдээ ер нь бол миний тухай таас хэлэхэд дараа ер нь бол материалыг төвтэй нэг хүн анханасаа бишээ. Өссөн орчинч байгаа. Одоо байгаа зүйлсүүд ирээдүйд болох зүйлсүүд дээр ч тийм материалын төвтэй хүн биш байхгүй юу? Гэтэ би нэг тийм залхуу байдлаа хөгшүүлэх гэж байгаа биш. Мэдээж тодорхой хэмжээ шаардлагуудыг хүлээж авна. Гэтэ ямар нэгэн зүйл дээр хит их тийм доромжлол мэдхгүй зүйлээ мэддэг юм шиг ярих байдал чинь ер нь хүнийг өөрийг нэчрэхтэй байдалд оруулдаг зүйл шүү дээ. Яагаад тийм бэ гэхээр одоо жишээлбэл би анх ингээд буддын шийхний шүүмжилсэн бичлэг хийж байхад намаа хүмүүс ч юм уу өстө мөн христ ч юм уу гадаад гэдэг ус аахгүй. Гэтээр хэлсэн шүү дээ. Яг хэрвээ миний 3 түүхийг судлаад үзвэл гурвангаас нь буддын шийх болтно. Энэ нэг нь юу юм бэ гэхээр миний өв дээдс гэдэг хүмүүсийг тухай дахиад хэлэхэд миний өв дээдс дотор тэр нутгаснаа нэртэй том лам нар, том хэрэгэн зэрэгтэй лам нар байсан. Тэгээд ер нь бол хэмдүүлэлт үе дээр тэгээд ингээд баригдаж явжсэн тийм том лам нар баз зөндөө байсан. Эсвэл миний өссөн орчин, эсвэл өнсөн түүх, за эсвэл хэрэг өмнө хүн байсан бол тэр өмнөх амьдрал гэдэг зүйлстэй ч гэсэн буддын шин бол надтай сашгүй холбоотой зүйл миний хувьд бол мөн. Гэхдээ ер нь хүн аливаа нэг зүйлийг сайн тултлан судаалаад үзсэн ч гэсэн энэ чинь хантай гэдэг нь ойлгох байхгүй юу? Тэр буддын шинээр ч хурж болох тодорхой хэмжээний хан өрөөл гэж байгаа. Тэгээд дээрээс нь дахиад хэлэхэд дэлхийн түүхэнд мөрөөдсөн соёлууд дотроос еврей соёл. За тэр тутмаа библийг бол би харин үүсгэж чадахгүй. Өмнө нь байсан ч би библ дэлгдэггүй байх үедээ ч үүсэхгүй. Ягаад гэвэл мэдхгүй байх үедээ ингээд мэдхгүй зүйлээ ерөөсөө огт харж байгаагүй зүйлээ муулаад ивэл тэр чинь миний боддгоос өөр үеж болох учраас ингээд чимээг өнгөрөн тийм үү. Ядаж нэг тийм хүн ёс гэж хүн ёсны соёл байна. Дараа нь одоо жишээл өөрөө ингээд судлаад уншаад үзэхэд үнэхээр гайхалтай сүнслэг утгуудтай гайхалтай ном юм байна гэдгийг ойлголоо шүү дээ. Тэгээд хүндлэл үзүүлж штэ. Тэрээс энэ багшийн нарийн хүндлэх гэж хэлж штэ. Би ямар ч тийм буддын шишний ноён өргөлт хүрсэн христ шиг тийм махан биеинж гайхамшиг үзүүлдэг цаг хугацаа орон зайг тэгж иргэшээсэн тийм багш бол харж байгаагүй. Кинэн бол мундаг багш болов мөн чэнж гэсэн мундаг багш мөн үү? Би үүсэхгүй. Чэнж шиг эргэлзээр байгаа дөрөв хогсон бөмбөг болгоочдөг. Тэ? Эсвэл тэгээд одоо цаг хугацаа газрыг товчилж чаддаг, юунд ч ажирэхгүй гэх юмчлээ олон дасгалуудыг сурсан, энерги хилдэх юмчлээ. Цаашаа дурдаад зөндөө олон махан биеийн чадруудтай хүн мөн. Гэхдээ ямар ч гэсэн өөрийгөө шууд ганцхан бурхны цорын гац хөө гэж нэрлэж чадахгүй байхгүй юу? Ер нь тийм штэ. Тэгсэн дээрээс нь тэгээд өөрөөс нь эрхээс өмнөр хэлж штэ. Эхлээс ахуулаад нийтдээ 39 ширхэг ном тэрнээс ч олон номнууд байгаа л да. Гэхдээ ер нь бол 39 ном байна. Тэр номнууд нь хэдэн зуун жилийн тэрс бичигдэж ирсэн тэр сүнслэг том номнууд нь том багснараар бичигдэж ирсэн тэр том номнууд нь тэр ганцхан хүндэл зориулагдаж тэр хүний эрх тухай, тэр хүний үйл ажиллагааны тухай, эсвэл тэр хүний бүр ирээдүйд хийх зүйлсийн тухай дүрслэлт байдаг байхгүй юу? Тэгээс энэ бол библийн түүхийн номнууд ч тэр сүнслэг зөвлөлийн номнууд ч тэр цаана махан бие утга гэхээс гадна сүнслэг утгуудыг агуулдаг. Тэгээ гэрэл сүдрийн тухай энэ жихэн хүн жихийн итгэл хүн бурхнаас хол байвал ямар төлөвлөгтэй болдог тухай хэрхэн яаж бүтээгдэх тухай ч юм уу яг яриад ивэл дуусчих зөндөө олон зүйлс байгаа л да. Тэгрийн хаанчлал тэ энэ зорилго сүнслэг аврал махан биеийн аврал жихийн итгэл гэж юу гэдэг ингээд цаана зөндөө олон зүйлүүд байгаа. Гол нь одоогийн нөхдүүд нь багшигаа магтаж байгаа гэдээ дутглаад байгаа байхгүй юу?
Ер нь яагаад бутгалж байгаа гэхээр буруу яриад дутуу тайлбарснаасаа болоод ер нь бол баг эсрэгээрээ дормжилж байгаа юмнууд их хэтгэлтэй. Им галзуу итгэлүүд, галзуу ёс заншлууд сүмүүдэд бас байдаг юм билээ. Гэтэ ер нь бол тэр яванд алга болно. Яг гэвэл заавал христийн шинт гэлтгүү, буддын шинтч тэр маш олон хүн сурталчилгаа бузар балай зүйлсүүд зөндөө байсан. Өмнө ч гэсэн байсан. Нэг зүйлийг та нар хитрхийг магтаж хий хоосонд дэврэхтэй тэр зүйлээ улам их доромжилдог мэддэг. Монгол дорчсон буддын шин анханасаа бас яг нэг тийм амар төгс байгаа, соёлтой байгаа гэсэн байхгүй. Мэдээж тэр ламнар дотор ч юм уу ламнар зөндөө байсан. Тэр бадарчин гээл хүмүүсээс тэр дотор ч сайн хүмүүс ч байгаа, муу хүмүүс ч байгаа. Мэдээж яг олон газар юм үзхийн хэрээр илэмгээ доломгой эсвэл номд дадсан янз янзын хүмүүс байсан гарч ирэх үүсэхгүй. Гэтэ бүгдээрээ тийм мундаг байгаа байхгүй. Тэрнтэй адилхан одоо ингээд төвдөд сурж исэн ч юм уу, өндөргөн ч юм уу, галдан бишх ч юм уу, заашаа ярил тэр хамгийн болдуудын данзаа явчаа тэ тогшоодох хүмүүс гэл ингээд баахан ламар байгаа штэ та нарын хүндэлдэг. Гэтэ тухайн цаг үедээ мундаг байсан. Гэтэ тэр соёл тэр тухайн цаг үедээ л дуусгахгүй ер нь бол яг гэвэл барин хэлж штэ дараа төрөл гэдэг аврал бол тийм түүхс аврал биш ээ. Би ч өөрөө хэрэг урд насндаа хүн байгаад одоо хүн байж байгаа бол дахиж биеэс болохыг хүсэхгүй байхгүй юу? Аль болох нэг биетэйгээ хамт байгаад тэр биетэйгээ хамт гэгэрэл гэдэг зүйлийг гимнүглийн уучлал гэдэг зүйлийг авч бурхантай хамт байхыг гэрэлтж амьдрахыг хүснэ. Зүгээр тэрэндээ тэр хандаа бүр бүхэл бүтнээрээ очиж чадахгүй байгаад байгаа учраас л ингээд аргагүй ихэнд биеэс олж байгаа байхгүй юу? Гэхдээ тэр чинь нэг тийм дураараач болдог юм биш. Дээрээс нь ер нь бол ихэнх тохиолдолд 190-ээс 1990-ээс нь амжилтгүй болох магадлал өндөртэй байхгүй юу? Яг гэвэл бурхан тийм дураараа ингээд нэг тийм байхгүй шүү дээ. Чи ямар зүгээр нэг утасны батарей сольж байгаа юм байна шүү дээ. Үгүй байхгүй юу? Өөрөө тэгж боддог, би чадна гэж боддог. Гэхдээ яг мөн чанартай чадахгүй ч гэж магадгүй. Тэгэхээр энэ бол маш их эрсдэлтэй үйлдэл, хоёрдугаарт маш их хоцрогдсон үйлдэл. Аргагүй нэрхэнд ер нь бол яг байж болохоор л зүйл. Гэхдээ аль болох та нар энэ цаг үед өөрийнхөө махан биетэйгээ байхдаа аруудъя, махан биетэйгээ байхдаа бузар муугалаа зүйлээ угаая гэж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгхгүйгээр ерөөсөө тийм аврал чиглэсэн үйлдэл хийдэг байхгүй юу? Монголчууд ланд очлоо, төв төсөг давтууллаа. Гэхдээ сайхлагаас тухайд болчлоо. Гэхдээ эн чинь бүр гүнээс чинь таныг бүр угаан цэвэрлээл тэ ариусгаал байгаа юм байхгүй шүү дээ. Тэгэж ариусгадаг байсан бол 16 дугаар зуунаас хойш номтой номгүй, чадaltaй баахан төв төсгийг л давтчихл явлаа. Тэгээ одоогийн ламраас ч илүү ламнар өнгөрсөн цаг үед амьдарч исэн цаг үе байгаа. Тэглээгээд них айхтар тийм бүр сод гэгээрээ соёлжоод байгаа юм байхгүй. Энд чи яагаад гэж байгаа юм бэхэр чинь чи угаасаа төгс соёл биш байхгүй. Ер нь бол үсэг давтах гэдэг чинь ойлгохгүйгээр угаасаа тэр зүйлээ мөн чанарыг ойлгохгүйгээр мянган удаа хэллээ ш тэр нэмэр байхгүй. Тэгээ дээрээс нь тэр чи бурхан сонсно гэсэн тийм баталгаа байхгүй. Мэдээж бурханлаг оршихуйд хүрсэн тийм будда шавнар ч юм уу сүнслэг дуршуугаараа бурханд хөлөө зөвшөөрөгдсөн тийм оршихуй болсон гэж хэлээд идэг. Тэрийг одоо яг байхыг үгүйсэхгүй. Гэтэ байсан ч гэсэн бид нарт хамаарлаггүй байхгүй юу? Яга хамаарлаггүй юм бэхээр хамааралтай болъё гэж бодож байгаа бол энэ хүн юуг яаж хийсэн болохоор яг ингэж нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар ер нь тэр хүмүүс чинь хүн байсан юм уу, бурхан байсан юм уу гэдэг дээр бодож үзэх хэрэгтэй байхгүй юу? Тийм хүн л байсан байхгүй адилхан бид нартай л адилхан хүн байсан. Хүн байхдаа бурханлаг сэтгэлийг зогслоосон гэдэл яриад цол өгж байгаа. Гэхдээ тэр нь ер нь бол хэрвээ үнэхээр тийм байсан байлаа ч гэсэн тэр нэг одоогийн бидний хийж байгаа шиг нэг тийм суун мөргөх эсвэл нэг өчрөө ойлгохгүй нэг нөхөр төр очиод нөгөө нөхөр ч гэсэн хэдэн дүүргийг аваад нэг баахан юм шигтэй холбоог үзүүлэхгүй илүү том зүйл илүү том утга гэсэн. Дээрээс нь аль ч цаг үед бурхныг өмчлөх гэдэг үзэл байсан. Мөхтөнгөрийн Монгол гэл Монголын бурхан гэл өмчлөдөг тийм үү. Монгол бурхан илүү хайртай гэл тэртэй. Тэр шиг төвдүүд ч гэсэн тэгж л ярьдаг шүү дээ. Төв бурхан илүү хайртай. Төв төсөг мундаг үсэг. Гэлэр ерөөч гэсэн тэгж ярина. Гэтэ яг үүндээ бурхан тийм биш байхгүй. Бурхан хэрвээ байвал цаг хугацаа орон зайны хувьд орших уу, том орших уу, хэмжээчгүй том орших уу.
Тэ цаг хугацаагийн дүрслээд үзвэл оршуугийн дүрслээд үзвэл бурхны насыг тоолж дийлэхгүй байхгүй. Оршуугийн томын өрөөний бас үнэ оюухан юм уу те одоо өөрийн одоогийн судалгаатгууд хэмжиж дийлэхгүй. Гэтэ азар хүнд бурханлаг мөн чанар байдаг. Бас дээрээс нь сүнслэг чадвар сүнс гэж байдаг. Бурхан хүний бид сүнсийг өгдөг. Тэр сүнс нь илүү онцгой шин чанартай байхгүй. Ер нь бол амтнаас ч онцгой. Тэгээ хэрвээ яг энэ махан биетэй байхдаа гэрэлтэж гэгэрж чадах юм бол харин сүнслэг биетүүдээс ч хэн давж чаддаг. Гэтэ ер нь бол энэ замыг энд хүрсэн хүн маш их цөөхөн. Дээрээс нь саяхан тэр ярьж байгаа шиг ингээл босон болоогүй үндэстэн болгоод өөртөө өмчлөөд идэг. Минийх гэд булаацалтаад идэг нэг тийм зүйл биш байхгүй юу? Мянга булаацалтад нэмэр байхгүй. Харин хайгаад болвол ойлгох замын зөв замаар болвол нэг тийм хол биш. Тийм зүйл байдаг. Тэгээ гол нь бас хэлэх гээд байгаа үндсэн санаа нь юу юм бэ гэхээр өнгөрсөн цаг үеийн хагарал, буруу соёлууд, дутуу ойлголтуудыг одоо нэг юм сэргэн мандуулаад үзэл бодлуудыг те дахиж ингэж цэжидэлдэж яриад нэмэр байхгүй. Яг гэвэл ярьж байгаа зүйлээ ойлгоогүй учраас л тэгж хүн тэр хүн тэгж ярьж байгаа. Ер нь бол аливаа зүйлийн мөн чанарыг ойлгосон бол бурхан бол хэрэг байдаг бол цор ганц бүтээгч оршихуу те үнэхээр тийм төгс гэрлэн оршихуу гэдгийг бие махбод бол оюун ухааны хүрч чадаагүй тийш ойлгож чадаагүй нөхдүүд ламаараа тэгж том ярьдаг байхгүй. Өөрөөх нь бурхан юм шиг ганцхан биднийх юм шиг л яриад байдаг. Гэтэ яг хэрвээ Монгол хүнч бай хинч бай ер нь яг цаана гарахын хэрээрээ ял нэг үндэсний хүч биш юм аа. Үнэхээр өөрийг хайж олж чадвал хүнд ч холгүй байдаг тийм орших юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Дээрэс нь хүн болгон чөтгөрөөр бүтээгдээгүй. Хүн болгоны дотор байгаа сүнс гэдэг зүйл нь өгсөн бол сүнсний ертөнд сүнслэг оршихугаас тий ирж байгаа бол энд хэр их бурхан чөтгөрлөг нөлөөнд авчийн гэдгээс л хамаарат өөр байна. Эсвэл махан биеийн хэр их төгс тэгээ бүлдсэн хэр их төгс энергитэй хэр их энергийн нөөц сайтай төрсөн гэдгээс хамаарат дутуу төрхөө ямар төрхөө те тэрнүүд нь хамаарч идэг. Дээрэс нь хоёр талтай болон камер гаргаад харуулдаг юм байна. Би бол нэг талтай камер гаргацсан болохоор яг харалтаа. Хүний би бол ер нь бол энергийн төлөвтэй тийм бит. Тэгэнгუთ биднэрт болохоор энергийн нөөц бас хангалттай хөрөлцөөтэй биш өгөхгүй анх төрхөөс хойш юм шүү дээ. Анх төрхөөс хойш хөрөлцөөтэй биш өгдөг. Хайгуу хурдан барагдаж үргэлжлэх гээд дуусах гэдэг. Эсвэл энийг ерөнхийдөө харин дуусахаас өмнө цэнлэх шаардлагууд байдаг. Дээрээс нь ер нь болвол юу байгаа? Бид нар энэ хөгжил, оюун ухааны хөгжил, сүнслэг чадвар гэдэг зүйлтэй бие махбодтой шингээж авах боломжтой. Чи оюун ухаан сүнсээрээ хөгжчөөд тэрийгэ бие махбодтой шингээж аваад тэрийгэ ингээд бие махбодтой ч гэсэн дадуулж чадаагүй бол чиний тэр мянган дипломтой байх, мянган ном уншиж цэлсэн бахын хамаагүй байхгүй. Тийм тэгээд хоёрдугаар сүнслэг төлөвшил ухаарл гэдэг зүйл чинь бас бүх зүйл дээр илэрж явах хэрэгтэй. Оюун ухаан, дан чанар олон зүйлс дээр зөрчлийн хандлага хэмжил олон зүйлс дээр илэрж явах хэрэгтэй. Тэгээ би энэ дээр бол өөрийгөө одоо л бас яг жоохон төлөвшүүлэх гэж явж байна. Нэг үе бодвол энэ олон талаас нь боддог болсон ч юм уу. Тэ нэг үе бодвол бас ингээд арай гай болж штэ төлөвшөлтэй болж эхэлж байгаа. Дээрээс биш омог бардан байдал ч юм уу түргэн зан гэдэг зүйл бас байсан магадгүй одоо ч байгаа. Тэгээд засгаж хичээж байгаа. Ер нь хэлэх гээд байгаа үндсэн санаа нь юу юм бэ гэхээр ер нь бол харин тийм байхгүй юу? Яг эцсийн дүндээ болохоор аврал гэдэг зүйлийг хүн төрлөختөг нь яагаад махан бие дээр мэдэрч чадаагүй, яагаад ингэж өхөж өргөдөөд яваадсан бэ гэдэг тэр үндсэн шалтгаан нь ерөөсөө гим нүгэл, үхэл тэ тэрнээс болоодсон. Энэ бол ялагдшгүй зүйл юм уу гэвэл үгүй. Ялж болохоор зүйл. Тэгээ ялж болохоор замын л зүгээр бид нар олъё гэсэн ч бүр биднээс холтцсон байгаа л гэсэн үг. Тэрээс биш аврал гэдэг зүйл тийм амар хол зүйл биш. Дээрээс нь дахиад хэлэхэд тарай жоохон нуршуу санагдчихэж магадгүй. Гэтэ ер нь дахиад хэлэхэд бид нэр
одоо нэг жоохон ухаантай байя. Тэгэхгүй болохоор нэг хүн болгон Монгол хүний яг дундаж төвшин гэдэг зүйл амар муу сул дорой байхаар гэр бүлүүдийн харилцаа, санхүүгийн төвшин, олон зүйлс төр бид маш сул дорой байна штэ. Бид нар еврейгүүдийг, европуудыг, хятадуудыг муулах биш. Тэр хүмүүс махан бие сүнс соёлоороо дамжуулж ямар гайхалтай зүйлийг, сайн зүйлийг бүтээсэн байна. Яагаад тэр хүмүүс мөнгөтэй байна? Яагаад бид нар мөнгөгүй байна гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Дээрээс нь үгүй ядаад л суугаад иж болохгүй шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн өөртөө амьдрах гэж байгаа. Тэр хүмүүс ч гэсэн бид нартай адилхан хүсэлтэй. Хятад хүн ч гэсэн өөрийнхөө үр хүүхдийг аз жаргалтай, хүчтэй улсад, амар тайван улсад амьдруулахыг хүснэ. Монгол хүн ч хүснэ, еврей хүн ч хүснэ, орос хүн ч хүснэ, хин ч хүснэ хүсэх байхгүй юу? Гол нь монголчууд бол яриа суугаад идэг, шүнлээ суугаад идэг. Яг мөн чанараараа бидний оюун ухааны шугам бас нэм өндөр биш. Нэрээ шүү. Яг үндэ соёлч болсон байдал, харилцаа тий энийг гадагшаа татгшаа бодсон хүн болгоо хэлэн монгол хүмүүс тийм амар гоё харилцаатай хүмүүс биш. Соёлтой хүмүүс биш. Залхуу хүмүүс, залхуу цээжэд илтсэн хүмүүс. Дээрээс нь бидний одоо байгаа шүтлэг, шашин шүтлэгийн төвшин бидний бодож байгаа шиг тийм сайн биш байхгүй. Нэглэг чигсэн Монгол ирсэн хүмүүс байгаад идэг. Мөн чанараараа тэднийгээс баярлуулах хэмжээнд амьдрахгүй байгаа. Ер нь бол нэглэг буддын шишээ өрсөн хүмүүс яриад идэг, байгаад идэг. Үнэхээр яг буддын шишээ тэр том гүс нарыг чирээд харуул гомдхоор хэмжээний амьдралтай хүмүүс байхгүй. Дээрээс нь анханасаас нэг тийм төвдийн хариат болох гэж юм уу, төвдийг хит их шүтэх гэж орж ирээгүй. Тэр тэнд байсан мэдээж нэгдүгээр яг улс төрийн соёл байгаа. Хоёрдугаар тэр чинь гэхдээ автасаа хаан ч юм уу тэр үеийн тэр хүмүүс бас нэг тийм тэнэг хүмүүс байгаагүй шүү дээ. Тодорхой хэмжээний ид шид, оюун ухаан, тэг хүч чадалтай хүмүүс байсан. Тийм болохоор тэр буддизм дотор байсан тэр зөв соёлоодыг тэг бурханлаг авралыг өөрөөсөө хайх гэх мэтчлэн эсвэл энерги судлалын тэр чадруудыг нэрвэд үнэлсэн учраас бас оруулж ирсэн. Гэхдээ одоо яг ингэ эргээд харуул бид нар яг үнэндээ бол яг тэр сайн жишээн дээр биш муу жишээн дээр хаягдах байгаад байгаа байхгүй. Тэс нэтгэл гэдэг зүйл нь. Тэг хит их тийм энгийн амьдралаас хол, хит их мухарцгийн шинжтэй, хит их ойлгомжгүй, хит их цаг үрсэн, хит их үр дүн байхгүй тийм амьдрал, тийм шашин байгаад байна шүү дээ. Тийм тэгэхээр чинь юу вэ? Төвдөд 20 жил сурж ирж байгаа. 20 жил сураад нэг сайхан монгол залуу 20 жил сурж ирлээ. Хэдэн номтой боллоо, ганц өөр юм сурлаа. Тэгээд тэглээгээд яах юм? Тэглээгээд яах юм? Өмнө 20 жил сурж ирсэн монгол байсан дараа нь байгаа. Тэглээгээд бид нэр тэр нэг төгс нэгдэл төгс үрдэн мөртлөө илүү гайхалтай хөгжил тэгээд соёл гэдэг зүйлийг авчраад дээрэс нь илүү цаг үетэйгээ хөл нийлж алах хэрэгтэй байгаа байхгүй. Төвдөд тэр хүн 20 жил сураад ирэх хооронд чинь зүгээр л нэг тэгээ Монголд баг тэгээ нэг Харвардын сурвал 5 6 жил 7 жил яг ясаа сайл хичээж байгаа юм л да. Тэгээ сураад ирж байгаа тэр залуу илүү ингээд том соёлыг төвөж байгаа хүн байж магадгүй илүү ингээд Монголыг тав тухтай амьдрахад илүү цаг үетэй хөл нийлж алхахад тусалж байгаа хүн байж магадгүй байхгүй юу? Тэгэл бүгд хэлэн л дээ. Удахгүй ингээд манай шашин дэлхийг эзэлнэ, манай шашин гэдэг тэгнэ гэлдэгдэг бүгдээрээ л тэгдэг л дээ. Христийн шинжтэр, буддийн шинжтэр тэгэл яриад байдаг. Гэтэ илүү том суурьтай, илүү үнэн, илүү үр дүнтэй, илүү цогцтой, илүү ингээд сайн, илүү төгс одоо ингээд бүх хуулиудыг хамарсан илүү сайн байхгүй болвол хуурамч, дүр эсгсэн, худал хуурмаг, төгс биш, дутуу тиймэрхүү соёлууд аль цаг хугацаанд ирэхээр устж алга болдог шүү. Тийм болохоор та нар тэ ингээд утга учиргүй муурсаг, утга учиргүй баярлаж хөрөх, найрлалц ингээ тэ хоорондоо биений магтц цуугагаа оронд нэг удаа ч олов өгсөн хүн бол төрсний утга учираа, хүн бол төрсөн зорилгоо дээрэс нь авралын төгс хэлбэрийн тухай нэг удаас бодоод үзээрэй. Хүн илүү урт наслах, илүү урт удаан амьдрах боломж хүнд байгаа. Илүү даас жаргалтай мөртлөө, илүү өнгийн мөртлөө, илүү цаг үеийг хөл нийлүүлсэн Монголыг бүтээх боломж байгаа. Бид тэрхийн тулд илүү хэрсүү байх хэрэгтэй байна. Бид нар илүү ухаантай байх хэрэгтэй байна. Бид нар илүү чадвартай байх хэрэгтэй байна. Тэгээд дээрээс нь харь үндэстний соёлоодыг сурч ийн сурах ёстой. Угаасаа сурахаас арга байхгүй яагаад гэвэл Монгол тэгээд хойд солонгос болох албатай биш.
Тэгээд ч одоо бүр орчин үед бүр тэр хэрэг байхгүй. Харин бид нар зүгээр л зөв соёлоодыг нь зөвөр суралцаал авчи. Монгол хүн эрдэм мэдлэгээрээ дэлхийд гайхагдъя. Монгол хүн бүх төрлийнхаа бүх төрлөөрөө төвөгдөх шүгжи. Тэ мухарсахгүй бай. Оюун ухаан болон сүнс олон махан биеийн хувьд гурван гарan төгс өгчдөг. Хамтдаа Монголыг сайн жишээнд нь аваачдаг. Тэгээ монголчууд болцгой. Тэгэд үтсэн залуужлах 20 дугаар бичлэг норог бичлэг өнгөтрлөө. Норог ч самаагүй үздэг хүмүүстэй баярлалаа. Тэгтээ тэр үздэг хүмүүс харахад жоо ичээд идэг. Тэгтээ үтсэн санаа оноонуудаа ингэж үлдээх нь дахин хэлэхэд өдөр намаа хөгжүүлж байгаа зүйл хоёрдугаар болохоор бид тэр санаагаа ойлгож байгаа мөртлөө илүү сайн дүрслэгдэх чадвараа өөртөө олж авах нь дараагийн хүмүүстэй мэтгэлцэх ч юм уу ойлголцох. За эсвэл заавал маргалдахгүй маа гэхэд ойлголцох нэг зүйлийг чсэн зөвөр тунгаах тэр зүйлийг илүү богино өгүүлбэрээр илүү сайн дүрслэгдэх чадварыг маань ч гэсэн хөгжих байх гэж итгэж байна. Тэгэхээр үдсэн бүгдэнд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.